Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийг өргөхөд бэлэн боллоо. Явуу Жиний 16 настай 2000 онд Хятадын Шандун мужийн Дүний нотод төржээ. Эцэг их нь охиныг бага байхад салсан тул Явуу Жиний ээжтэйгээ хамт өсч төрнсөн байна. Ээж нь ганцаараа охиноо өсгөх тун амаргүй байсан ч охиндоо бүхнээ зориулан хайр халамжаар дутаалгүй өсгөжээ. Харин охин нь ч муу адил ээжийн хичээл зүтгэлийг ойлгож хичээлээ сайн хийж үгэнд ордог ухаантай охин байв. Ээж охин хоёр үнэхээр ойр дотн харилцаатай бие биедээ бүхнээ ярьж нуух юмгүй байжээ. Явуу Жиний гэр бүл санхүүгийн хувьд боломжийн дунджаас дээгүүр байсан тул ээж нь охиныхоо боловсролд ихээхэн хөрөнгө зарцуулж байв. Охиноо дараа нь гадаад руу сургуульд явуулахаар төлөвлөж Бээжин хотын Чампийн дүрэгт байрлах Шиндунпан гадаад хэлний хувийн сургуульд оруулжээ. Энэ сургууль нь Хятадын хамгийн үнэтэй хувийн сургууль бөгөөд зөвхөн жилийн сургалтын төлбөр нь 198 мянган юань байдаг. Үүнд дотор байр амжиргааны зардлыг нэмбэл жилд нийт 300 мянган юань зарцуулдаг байв. 2016 оны 5 сарын 19-ний орой 8 цаг 48 минутад Явуу Жиний ээжтэйгээ WeChat-аар чатлаж байв. Ээжээ надад жаахан мөнгө явуулж чадах уу? Би мөнгөгүй болчихлоо. Ээж нь тоглоом ийгээд явуулж чадахгүй гүнж минь гэж бичжээ. Харин Явуу Жин энэ хариуг нь хараад гомдсон бололтой түүнээс хойш ямар ч хариу өгөхгүй байв. Ээж нь гайхаж санаа зовж эхэлдэг. Мөнгө явуулсан ч охин хүлээж аваагүй, чатуудыг нь ч уншаагүй. Ийм зүйл өмнө нь хизээч гарч байгаагүй учраас ээж нь санаа зовж эхэлнэ. Орой 10 цаг өнгөрч байхад охиноос нь сурагч байхгүй. Явуу Жиний дотор байрны багш ээж рүү залгаж "Танаа охин дотор байрандаа ирсэнгүй, уцааж авахгүй байна. Та хаана байгааг мэдэж байна уу?" Энэ мэдээг сонсоод ээж нь маш их цочирдож сандарчээ. Шөнийн 12 цаг 40 минутад нэг эрэгтэй сурагч дотор байрны багш руу мессежлэсэн. "Явуу Жиний бит хоёр буудалд байна. Бид зүгээрээ санаа зовлтгүй" гэсэн. Энэ тухай дотор байрны багш Явуу Жиний ээжэд хэлжээ. Мессеж явуулсан залуугийн нэр Ван Ижоу. Явуу Жиний болон Ван Ижоу хамт байна гэхийг сонсоод ээж нь цочирдов. Учир нь Явуу Жиний Ван Ижоуг өмнө нь өөрийг нь мөрдөж дарамтлагдаг амар залуу гэж хэд хэдэн удаа ярьж байжээ. Бүр ээжээсээ гуйж намайг өөр сургууль руу шилжүүлээч гэж уйлж гуйж байсан гин. Тэгтэл одоо тэр хоёр нэг өрөөнд зочид буудалд хамт байна гэдг нь ээжд нь арай л хачин байлаа. Ээж нь энэ бол худлаа, миний охин Ван Ижоуг үзэн яддаг байсан. Хизээш түүнтэй хамт байх ёсгүй гэж бодож байв. Явуу Жиний ээж охиныгоо аюулд орсон гэдгийг мэдрээд Шандун мужийн Дүний хотоос Бээжин рүү шууд гарч охиноо өөрөө хайхаар болдог. Шандунгаас Бээжин хүрэх зам 500 км шахуу тул тэр замын турш сургууль багш нар руу яарч сандран уцаар холбогдож миний охин Явуу Жиний аюулд орсон байх магадaltaй. Ван Ижоу гэдэг залуу худлаа ярьж байна. Цагдаа дуудаж туслаач гэж гуйж эхэлжээ. Гэтэл сургуулийн багш нар түүний ярианд аш холбогдол өгөөгүй. Эцэг их байна гэд хүүхдийнхээ тухай бүгдийг мэддэг гэж бодож болохгүй. 16 насныхан эцэг ихийн өмнө нэг өөр, гадуур бол өөр байж болно шүү дээ гэж давхурхалтай өнгөөр хандаж бүр уурлаж байсан байна. Шөнийн 4 цагт охины сургуулийн багш нар туслахгүй гэдгийг ойлгож эцэст нь охиныхоо найзууд руу холбоо барьж "Миний охиныг хайгаад өгөөч, би айгаад байна" гэж гуйдаг. Охины найзууд шуудхан сургууль дотор хайж эхэлнэ. Тэд нэг давхраас 5 давхар хүртэл бүх ангийг нэг бүрчлэн шалгаж 6 давхрын 600 тод ангид ортол Явуу Жиний ангидаа газар унсан байдалтай хөдөлгөөнгүй өвтөж байлаа. Найзууд нь нэхэндээ төхөж очихоос жайж зүрхэлж чадахгүй байв. Гэтэл нэг сурагч зориг гарган төхөж очиод шалгаад Явуу Жиний амьсгалахгүй байна гэж хэлжээ. Яг энэ үед Явуу Жинийг ээж Бээжинд ирсэн байсан ч өглөө зам бөглөрсөн тул охиныхоо сургууль руу хурдан очиж чадахгүй байв. Энэ хооронд гар утсанд нь хоёр дуудлага ирнэ. "Танаа охин нас барсан, хөнөөсөн гэмт хэрэгтэн өөрөө цагдаад очиж мэдүүлэг өгсөн" гэж хэлжээ. Тэр гэмт хэрэгтэн бол хингэж охиныг дагаж дарамтлж айлхан сүрдүүлж байсан Ван Ижоу. 2016 оны 5 сарын 20-ны өглөө 7 цагт Ван Ижоу ээжийнхээ гарын утсаар цагдаагийн газар руу залгаж "Би буруутай, хэрэгээ хүлээн" гэсэн. Ингээд ээжийн хамт Бээжин хотын Чампийн дүргийн цагдаагийн газарт ирж мэдүүлэх өгөхдөө тэр ингэж хэлжээ. "Явуу Жиний миний найз охин байсан. Бид хоёр бие биендээ хайртай. Тэр өөрөө ангид бэлгийн харьцаанд орсон. Явуу Жиний гинэд багшид хэлнэ гэж сүрдүүлсэн. Би сандарч уурлаж түлхсэн. Санаандгүй бэртээсэн. Би ангиас гарах тэр үед амьдл байсан. Үхэн гэж бодоогүй" гэв. Гэтэл Явуу Жиний ээж охиныхоо цогцыг хараад
шууд ойлгожээ. Энэ бол санаандгүй зүйл биш. Хүчирхийлэл зодуур дарамт хүч хэрглэсэн тодорхой байна. Цогцсны байдлыг харахад хоолойг нь боосон нүүр бие дээрх шалбарсан шарх доод хэсэгт цус алдалт ам хамраас цус гойдсон байжээ. Ямар ч ээж ийм зүйлийг хараад бүхнийг ойлгоно. Энэ бол аллах, хүчирхийлэлтэй хосолсон аимшигт аллах. Эндээс хэргийн мөрдлөг эхэлнэ. Харин Ванижогийн тал юу хийсэн гэж санана. Хүүгээ хамгаалах гэж бүх зүйлээ ашиглана. Мөнгөтэй айл байсан тул эхлээд задлан шинжилгээний дүгнэлтийг хуурамчаар гаргуулжээ. Тэр дүгнэлт дээр ердөө ганц өгүүлбэр л байсан. Амь насаа алдах болсон шалтгаан нь хүзүүн дээр үзүүлсэн даралттай холбоотой амьсгалын дутагдал гэж дүгнсэн байна. Өөр юу ч байхгүй. Хүчирхийлэл зодуулсан улмөр цус алдалт юу ч бичээгүй. Яожины ээж үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Өөрийн өмгөөлөгчтэй зөвлөлдөж хуурамч дүгнэлтэд гарын үсэг зурхаас татгалзжээ. Харамсалтай нь Яожины ээж гарын үсэг зураагүй байсан ч тэр хуурамч задлангийн дүгнэлтийг шүүх нотлох баримт болгон ашигласан байна. Учир нь хэрвээ Ванижо Яожины хоёр найз залуу найз охин байсан гэж хүлээн зөвшөөрвөл Ванижо зөвхөн санамсаргүй аллах буюу 3-7 жил хүртэл ял авах байв. Харин найз залуу найз охин биш хүч хэрглэсэн санаатай аллах байсан гэж тогтоогдвол бүх насаар хорих ял оноох боломжтой. 2017 оны 4 сарын 19-нд Бээжингийн 1-р ардын дунд шүүхтэр Яожины хэргийг хэлэлцэх анхны шүүх хурал нээлттэй болжээ. Ванижо шүүх танхимд брендийн хувцастай үсээ гээлцэн гоёж гойдсон байдалтай орж ирэв. Түүний царайнаас гимшил айдас огт харагдсангүй. Харин ч инээмсэглэж байсан гэдэг. Ванижо шүүхтэр хэлэхдээ би Яожины найз залуу. Бид хоёр бие биендээ хайртай байсан. Тэр орой бэлгийн харьцаанд орсны дараа Яожины гинэт өөрчлөгдөж над руу уурлаж багшид хэлнэ гэж сүрдүүлсэн. Тэгээд би сандарч ууралсандаа алдаа гаргасан юм. Хамгийн харамсалтай нь Ванижо ерөөсөө нэг ч удаа уушлал гуйгаагүй, харамссан шинж ч үзүүлээгүй. Яг л энэ бүхнийг мөнгөөр шийдэж чадна гэж бодсон мэт байжээ. Түүний артал болсон эцэг эх нь хятадд чинээлэг том бизнес эрхэлдэг хүмүүс. Хүүгээ дэрэгдээ өсгөж хүмүүжүүлээгүй ч маш их мөнгө өгдөг байжээ. Тэдний хувьд хүүхдийг хайрлах хамгийн сайн арга бол хангалттай их мөнгө өгөх гэж боддог байсан гэдэг. Ийм орчинд өссөн Ванижо мөнгөөр бүгдийг шийдэж болно гэж итгэдэг болсон. Гэтэл Яожины түүнтэй үерхээс татгалзсан. Энэ нь Ванижогийн бардам занг хөндөж улмаар аллага руу хөтлсөн байна. Хэргийг хэлэлцээд 2017 оны 6 сарын 26-нд шүүх Ванижод санаатай аллах хүчингийн гинт хэрэг үйлдсэн гэж үзэн бүх насаар хорихяал оноосон. Энэ үед л Ванижогийн царайнаас гайхсан, итгэж ядан шантарсан байдал анх удаа харагдсан гэдэг. Харин Ванижогийн гэр бүл шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд шүүхтээ дахин давж заалтна гэж мэдэгдэж бүхэл нөөц бололцоогоо ашиглахаар шийджээ. 2018 оны 12 сарын 27-нд Бээжингийн дээд шүүхтэр давж заалдах шүүх хурал болсон. Энэ удаа Ванижо өмнөх шигээ итгэлтэй биш, ил даруухан байдалтай харагдсан ч түүний ард гэр бүл нь бүх хүчээ дайшлан хамгаалж байв. Тэд сургуулийн багш нарын гарын үсгтээ өршөөхийг хүссэн бичиг авчирсан. Энэ хүүхэд сайн сурлагатай, төлөв боловсон ухаалаг гэж магтсан тодорхойлолтууд. 2016 онд авсан шагнал дипломууд. Ванижогийн өмгөөлөгч бүр 5 сарын 19-нд биеийн тамирын хичээл орсон. Тэр хичээлийн үеэр Яожины Ванижо дурлсан гэж хүртэл хачирхалтай тайлбар хийжээ. Харин Яожины ээж зүгээр хараа суусангүй. Охины найзуудыг гэрчээр цуглуулж Яожины хизээж Ванижог найз залуу гэж бодож байгаагүй, харин ч айдаг байсан гих баримтнууд. Ванижо Яожины өрөөний найз Луиза дэлгээсэн мессежийг авчирсан. Тэр мессежинд би Яожиныг алчсан. Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдох юм бол бит хоёр үерхдэг байсан гэж хэлээд өг гэж бичсэн байв. Эцэст нь Бээжингийн дээд шүүх давж заалдах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж өмнөх ял болох насаараа хоригдох ялыг хүчинтэй хэвээр үлдээжээ. Гэхдээ Яожины ээж үүгээр зогсоогүй. Тэр Ванижогийн эцэг эхийн эсрэг иргэний шүүхэд хандсан. 2021 оны 5 сарын 19-нд буюу Яожины нас барснаас яг 5 жилийн дараа Яожины ээжид оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол, нөхөн төлбөр, унааны зардал гээд нийт сая 556 мянган юан төлөх шийдвэр гаргажээ. Энэ эргийн талаарх мэдээлэл Хятадын хэвлэл захим сүлжээнд тархсны дараа олон нийт Яожины ээж жинхэнэ ээж хүн охиныхоо төлөө сүүлчийн мөч хүртэл тэмцсэн агуу ээж хэмээн магтаж
Энэ бол гэмгүй, хүчирхийлэлд өртсөн охиныг хамгаалж чадаагүй боловсролын систем нийгмийн гутамшиг гэж шүүмжилж байв. Хятадд энэ хэрэг нь насан туршаагүй этгээдийн хийсэн хэрэгүүдээс хамгийн хүнд ял авсан ховор тохиоллын нэг болсон. Хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд илүү хатуу, тодорхой хариуцлага тооцох ёстой гэж үзэж, хүүхдийн тухай хуулийг шинчилж, гэмт хэргийн ялыг чангатгах талаар хүчтэй санал дэвшүүлсэн юм. Миний охин хизээч ийм харамсалтайгаар нас барах ёсгүй байсан. Би охиныхоо төлөө өхөн өгтлээ тэмцэнэ гэж явуужины ээж хэлж байжээ. Энэ хэрэг бол зүгээр нэг гэмт хэрэг байгаагүй. Энэ бол мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн ард нуугдаж болдог хууль, боловсролын системийн үнэн төрхийг илчилсэн явдал байлаа. Явуужины амнаас иргэн ирэхгүй ч түүний ээжийн тэмцэл олон мянган хүүхдийг хамгаалах эхлэл болж чадсан. Тэр бол зүгээр нэг ээж биш. Тэр бол тэмцэгч, түүх бүтээсэн эх хүн. Өнөөдрийн бичлэг энэ хүрээ дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.